Энэ хөдөлмөрийн улсын доод хэмжээг бас сайн арай гэж бодсон. Ашгүй манай 3 сайд мань яг зэрэгцээд гоё сууж байна. Би гурвантай нь хэлцээр зураад хөдөлмөрийн улсын доод хэмжээг нэмсэн сайд нар. Хамгийн сүүлд одоо ариун заяа сайдын үед, дараа нь булган туяа сайдын үед за инх хамгаалан сайд маань энэ уламжлалт сайхан одоо 3 талт хэлцээрээр хөдөлмөрийнхөө улсны доод хэмжээг 2 жилд огцом нэг удаа нэмэх биш, жил болгон нэмээ явъя. Сая бүр одоо бүр шаардлагатай бол жилдээ 2 удаа бууруулчих болно шүү дээ. Ийм хуулийн заалт байдаг. Тэр утгаараа бол одоо инх хамгаалсан сайд маань бас засгийн газрынхаа залгамж чанарын одоо үүднээс асуудалтай шуурхай ажил хэрэг чандаж нэмэхэд одоо бас хүчин чармаалт гаргасан хүний хувьд би эхлээд бол бас баяр хүргэе. За 2 сайд ч гэсэн одоо асуулга тавьсан сайд ч гэсэн бас энэ дээр хөдөлмөрийн улсын доод хэмжээг нэмэхэд бол хувь нэмрээ оруулсан сайд нараа талархаж явдаг эхний хэлж. За хоёрдугаарт хөдөлмөрийн улсны доод хэмжээтэй холбоотой хэлэхэд манай улс маань ер нь бол нэг Африкийн жоохон урдуур л яваад байгаа. Нэг өдөрт нэг $10 л байна л да өнөөдөр өдөрт ч дээ. Цаашдаа ингээ харах юм бол яг эдийн засгийн утгаар нь тооцоо томьёолоод дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулаад үзэхээр хөдөлмөрийн улсны доод хэмжээ сая 900 орчим мянган төгрөг байх ёстой байгаа. Хэрвээ бид нар нийгэмд байж байгаа нийт баялгаа зөв шударгаар хуваарлаж чадсан бол гэдгийг бол бас би хэлмээр байна. За хоёрдугаарт хөдөлмөрийн улсны доод хэмжээг 9 бүрийн юмтай холж хаяад утгыг алдагдуулаа хийчихээ хэдвэл. Тийм учраас энэ тал дээр бол одоо бас ярилцсан зөвлөлтөө тэр ажлын байрны төлбөр ихээр 10 сая төгрөгийн ажилтай хүнч одоо 2 сая 500 одоо хөдөлмөрийн улсны доод хэмжээг даблд төлж идэг. Сая төгрөгийн цалинтай гадаадын ажилтан ч гэсэн яг ижилхэн төлж идэг. Тэгэхээр энэ өөрөө ингээд бид нэр өөрчлөлт хийх юм бол цаана бол байгаа. За хоёрдугаар тэр тэтгэврийтэй холбоотой асуудал ярихад тодруулж асуухад одоо маш олон ахмадууд залгаад байна. Одоо бол тэтгэврийн зээлийг одоо хязгаарлаа ажиллаа. 30% л авахар боллоо. Манай нийт тэтгэврийн авагчид 70% нь 80% нь бол үндсэндээ бол баг дунд одоо тийм тэтгэвэр авдаг нэг 7-800 орчим мянган төгрөгийн. Ийм асуудал тавиац энэ тал дээр их хамгаалсан сайд маань яг нэг одоо байнгын оронд тодорхой хариулт өгөөч. Энэ тал дээр бас танд одоо би хандаж олон ахмад хандаж байгаа учраас тавьсан. Бас арай чангадсан юм биш үү гэдэг тал дээр бол та бас энэ дээр нэг хариулт өгөөрэй гэдгийг хэлмээр байна. За тэр 3 талт механизмыг би тодруулаад бас асууя. Тэтгэврийн даатгалын санг манж байгаа энэ 3 талт механизм гэдгийг бид нар бол энэ өнгөрсөн хуулийн дээр бол энэ зарчмыг барьж ил хийсэн. Хэн нэгэн байгууллага гэхээс илүүтэйгээр. Тэгэхээр одоо ахмадын холбооч гэдэг юм уу ийм байгууллага орсон ийм одоо улс орон байд юм уу? Сүхбаатаргой ахмадын холбооны хувьд бол хуучин үйлдвэрчний эвлэлийн холбоос нэр дэвшил ороод ирсэн юм байлээ. Дахиад нэр дэвшиг нээлттэй байгаа юм байлээ. Тийм учраас би ингээд ороод ирвэл бол олсоо дэмжихэд бол бэлэн. Тийм учраас энэ тал дээр бол би тогтоод тодруулгаа. Хамгаалсан сайд хариулна. За хөдөлмөрийн улсны доод хэмжээтэйг одоо нэмэх бас энэ шийдвэрүүд дээр манай Эрдэнэт гүшүүн маань бас манлайлж үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлт ерөнхийлөгч багтаас манлайлж ажилласан. Одоо цаашдаа ч гэсэн одоо улсын хурал дээр бол энэ хөдөлмөрийн улсны доод хэмжээ нэмэгдүүлэх чиглэлүүд гэсэн дуу хоолой болоод ажиллах байхаа. Тэгээд тантай санал нэг байна. Ариун заяа сайд ч гэсэн өнөөдөр ариун заяа сайдын асуулгач гэсэн ерөнхийдөө энэ хөдөлмөрийн улсны доод хэмжээ зохицуулж байгаа хууль маань одоо хөдөлмөрийн хууль нь өөрөө шинжлэгдсэн. Хөдөлмөрийн улсын одоо хэмжээд зохицуулдаг энэ хууль маань бол одоо ингээд бас нэлээд олон жил шинжлэгдээгүй цаг үеийнхээ шаардлагыг хангаж чадгаа болсон ийм хууль болцсон юм байлээ. Тэгээ үндсэндээ бол хөдөлмөрийн улсны доод хэмжээ гэдэг бол баг үндсэндээ энэс тооцож шимтгэл төлөвлөл нэг ийм л механизм болчиход байгаа байхгүй. Хөдөлмөрийн улсны доод хэмжээгээр өнөөдөр цалин авж байгаа иргэд за баг л ер нь байхгүй дээ. Түрэн манай Баянган орон дарга ч гэсэн аливаа тэр хөдөлмөрийн улсны доод хэмжээгээр цалин авж байгаа хүн Монгол улсад хэд байна гэдэг ингээд асуугаад байна л да. Тэгээ ингээд статистик ингээд хараад сууж яхад бол одоо яг үнэхээр бол энэ хөдөлмөрийн улсны доод хэмжээгээр цалин авж байгаа хүн бол их л бага л болцсон тоо харагдаад байгаа юм тийм ээ. Тэгээд мэдээч одоо эн чинь хөдөлмөрийн улсны доод дунд хэмжээ хөдөлмөрийн цалингийн доод хэмжээ ч баг 2.4 сая дунд хэмжээ 2.4 сая төрсэн юм байгаа. Тэгээд дээд цалин гэхээр 5 сая 8 сая өрцөн. Гэтэ энэ цөөхөн хүмүүс их манай иргэд чинь бас нэг шүүмжлээд байдаг юм байна. Цалин дээр их эмзэг байдаг учраас энэ бол нөгөө цалин өндөртэй уул уурхаа
банк санхүү мэдээлэл технологийн салбарууд нь бас юм өндөр цалинтай бас явдаг. За гэхдээ ямар ч байсан дундад цалин бодвол одоо улсын хэмжээнд энэ 2 дугаар хуулиар нэг ийм үзүүлэлттэй гараад байгаа. Тийм учраас бидний гол зорилго бол энэ хөдөлмөрийн өсний доод хэмжээг цаашаа ер нь энэ аргачлалаа шинжилээ Эрдэнэт гишүүнээ тийм ээ. Аргачлалаа шинжилээ, хуулиа шинжилээ. Тэгээ Монгол хүний 1 цагийн цалин үйлсэл одоо дор хаяж нэг 5-аас 8 долларт ихний хэмжээнд цаашаа нь 10 долларт хүрэхэл нэг ийм бүтээмжтэй ард түмэн байх ёстой гэдэгтээ би тантай санал нэг байна. За хоёрдон дээр ахмадын тэтгэврийн асуудал байгаа маа. Тэтгэврийн зээлийн асуудал байгаа. Энэ одоо үйлдвэрчний хэвлэлээс ч бас ийм санал гаргасан, манай ахмадын хорооноос ч гэсэн одоо ахмадын зөвлөлөөс ч гэсэн ийм санал гаргаад энэ ахмадын зээл гэдэг бол бас яг тухайн өрхийн одоо орлогын амжиргааны асуудал байдаг учраас энэ их эмзэг асуудал. Тэгээ нийт одоо энэ ахмадын зээл чинь ахмадууд чинь авж байгаа энэ зээлээ өөртөө зарцуулахгүй өрөөгтөө зарцуулчиад байна. Энээс болж одоо ингээд амьдралны өрхийн орлого нь буураад байна гэдэг нэг ийм нийтлэг асуудал байна гэдэгт хүн бүхэн санал нэг байх шиг байна. Гэхдээ би ахмадуудад нэг зүйлийг хэлье. Тэтгэвэр бол та бүгдийн өмч. Та бүгдийн өмч. Та бүгд өмчөө захиран зарцуулах нь та бүгдийн эрх. Та бүгдийн эрхэд хөндлөнгөөс хинч оролцох эрхгүй. Энтэй би та бүхэнтэй санал нэг ба. За гэлээ гэхдээ ахмадын амжиргааны асуудал бол төрийн бодлого, төрийн хамгаалалт, нийгмийн хамгаалал байх хэрэгтэй. Тийм учраас нийгмийн хамгааллын бодлого хийж байгаа төр засгийн бодлого бас энэ дүүгээ чиглэх хэрэгтэй. За ингээд үндсэндээ бол энэ ахмадын тэтгэвэр дээр сая авсан арга хэмжээ бол жаахан чочмогдсон байхыг үүсэхгүй. Яг гэвэл манай нийт ахмадууд чинь баг үндсэндээ 48-аас 52% нь одоо бага тэтгэвэр авдаг. Тэгээ үндсэндээ одоо нэг жишээ аваад нэг тэтгэвэр авахчаар яхад нэг 650 мянган төгрөгийн одоо тэтгэвртэй ахмад байхад тэрнийх нь одоо 470-аас 80 мянган одоо ингээм амжиргаандаа авч үлдээ. За энэсийнхээ зөрүүгээр зээл аваа гэхээр нэг тийм ээ 200 өрөхгүй сарын одоо төгрөгөөр жилийн ихт чи одоо 2.4 сая төгрөгийн зээл аваад ахуйн амьдралдаа тохиолдсон зүйлээ одоо чи шийдэж хэлэхтэлж хатууж байгаа нь үнэн. За тийм учраас одоо нөхцөл байдал дээр бид нар дүгнэлт хийгээд Монгол банктай ярилцаад гэхдээ бид нар бол зээлийн энэ зээлийн хэмжээг бид нар тогтоодгоо шүү дээ. Энэ чинь Монгол банк тийм ээ Монгол банкны мөнгөний бодлого одоо зохицуулж одоо энэ арилжааны банкудад ийм чиглэлүүдийг өгдөг. Тийм учраас энэ арилжааны банкудад бид нар бас хилцээр орж одоо саяын зохицуултуудыг ямар ч байсан жаахан яг амьдралд нийцсэн. Тэр зэмээ энэ бага тэтгэвэр авч байгаа хүмүүс одоо зээл авах юм бол тэтгэврээ барьцаал зээл авах юм бол тэр өөрийнх нь эрэлт хэрэгцээнд шаардсан одоо ийм зохицуултууд байх хэрэгтэй юм байна гэдэг дээр одоо бид нар тохиролцсон. Монгол банкны ерөнхийлөгч одоо лавсрын ерөнхийлөгчтэй тохиролцсон. Энэ 7 хоногт эх 7 хоногт одоо энэ бодлогын зөвлөлөө хуралдуулъя гэж хэлээ. Тэгээ эндээс энэ тодорхой шийдлүүд гарах болов уу гэсэн ийм хүлээлттэй байгаа. Эхний ээлжинд ямар ч байсан авж байгаа цалингийнх нь 50%. Тийм ээ одоо юу гэдгийг 700 мянган төгрөгийн цалинтай байхад 350 өөрөө авч үлд 350-аар бол одоо зээлээ аваа гэсэн ийм зохицуулт. Энд дээр Эдрот гишүүн ч гэсэн бас энэ Монгол банк руу бас асуулгууд асууж яасан юм бэ лээ. Тэгээд энэ тайлбарууд өгж байгаа энэ шийдлүүд бас удахгүй гарах болов уу гэсэн ийм хүлээлттэй байна. Тодорлог 1 минут. За хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй холбоотойгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчнэрт хүн цохилт болж байгаа гэдэг нэг талаас харах өнцөг бол мөн. Нөгөө талдаа хэрвээ энийг өгч чадахгүй бол цагаар тогтоогоод байгаа юм шүү дээ. Үнэхээр энийг өгч чадахгүй бол 8 цаг заавал ажиллах биш. 5 цаг ажиллуулаад тэр үнийг 3 цагтаа дахиад өөр боломжтой газар ажиллах гэдэг юмыг бид нээж өгөх энэ орон зайг хаахгүй шууд автоматар сараар нь үржүүлээд 792-оос л одоо заавал төл гэдэг ийм хуулийн юм руу авч тавьчаад байгаа учраас нөгөө талынх нь энэ боломжийг бол одоо бид өхөн олж харахгүй байгаа. Хуулиар бол цагаар тогтооно гэсэн байгаа шүү дээ. Яг сараар тогтооно гэсэн юм бол байхгүй. Тийм учраас энэ хөдөлмөрийн өсний доод хэмжээ нэмэгдчихээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчнэр дампуурн, унан, ингэн тэгнэ гэл одоо манай яг үндэ жижигүүднийг ярьдгүй шүү дээ. Манай том компаниуд л яг үнийг хэлэхэд ажлын байрны төлбөрөөс жоохон нэмчих болов. Нөгөө талаас нэг дээд цалингийн төлдөг хэмжээ гэдэгтэй холбоотойгоор бас дэгстүүлж яриад идэг юм байгаа. Тийм учраас өнөөдөр бол гишүүд